Жүүн, хүмүн сайхан норсорой. Сайхан амраараа аваа. Жаалаа. Жаал минь. Аваа. Жаалаа. Чи энэ шоронд юу хийж байгаа чинь энэ вэ? Шорон. Шорон гинэ. Нэр шорон биш үү? Гарцаагүй гэртэл унтсан да. Хөөе, жаалаа. Хөө ах та хин бэ? Шоронд байгаа ах юм бол Өөлсөндөө баяртай байна. Жаалаа намайг Йосеф гэдэг. Йосеф? Мачи! энэ төсөйгөө. Бацаху! Диа! Тэр чинь авралтай байдаг шүү дээ. Тэр чинь хийсэн шаа. Сайн уу хүүхдүүдээ? Уулзсандаа баяртай байна. Өөхөө багш нь байна. Өгөөш намайг гаргаад өгөөч дээ. Шоронд бүр бас нэгийг хачаах байна. Жүүн, өнөөдөр яг наад ахын талаарх түүхийг ярих гэж байна. Гарцаагүй мөрөөдлийн талаарх түүх юм. Зүүд гэдэг нь нойронд автах үедээ тархиндаа түүхийг ургуулan бодож бий болгодог. Наадах чинь мөрөөдөл биш штэ. Миний мөрөөдөл бол дэлхийн анх таван. Би чинь та бүхнийхээ мөрөөдөл шүү дээ. Би өөрийнхөө мөрөөдөлд хүрсэн. Асар их баян болсон шүү дээ. Мөрөөдөл гэсэн үү? Тийм ээ. Надад гайхалтай мөрөөдөл бий. Мөрөөдөл? Ямар мөрөөдөл? Гайхалтай хэрэг. Би өөрийнхөө мөрөөдлийн талаарх түүхээ ярьж өгье. Манай аавыг Яков гэдэг. Би ч бас мэдэн штэ. Би аавынхаа 11 дахь хүн байлаа. Аав маань 12 хүүхдийнхээ дундаас онцгой нь намайг ихэд хайрладаг байсан юм. Ваа! Ямар гоё хувцас вэ? Йосеф, чи их баяртай байх чараа би ч бас баяртай байна. Гэхдээ ах нар маань надад дургүй байв. Ямар гоё хувцас вэ? Гайхалтай хувцас. Үнэхээр өнгөрөө юм аа. Би аавынхаа хайрын дундаад ах нарынхаа талаар огтунч боддгүй байв. Гэтэл хэд хоногийн дараа бурхан маш хачирхалтай зүйлийг надад харуулв. Тариалангийн талбайд ах нартайгаа хамт сүрэл боож байтал ах нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад надад мөргөцгөв. Ах нарын боосон сүрэл надад мөргөцгөөж байлаа. Юу нэ? Энэ мө зайлаг сайрхаж байгаа гинэ. Би нэгэн зүүдийг зөдлөв. Тэнгэрийн нар ба сар 11 одод бүгд надад мөргөж байх нь тэр. Ах нар минь, тэгвэл энэ зүүд ямар байна? Үнэхээр гайхалтай биш байна гэж үү? Үнэхээр гайхалтай зүүд байсан. Бүгд надад мөргөцгөөж байсан. Аха яагаад ингэж байгаа юм бэ? Йосеф чи тийм мундаг гэвэдтэй. Хөөе битгий тоглоод байл та. Аавд бүгдийг нь ховлон шүү. Тэгээ хэлжил байхгүй юу? Гарч чаддаг л юм болоо. Аха битгий ингэж дээ. Үнэхээр аимшигтай байна штэ. Тийм ангороо нөхөр айж байгааг нь хараач. Явтгай. Өдөөдөө юу гэж хэлэх вэ? Арслан барилдсан гэж хэлээ л да. Аха битгий орхиож дээ. Уучлаарай. Би ах нартаа ийм хаягдсан юм. Арайчтэй.
Арай тэнд нэ. Йосеф ямар өрөвдөлтэй юм бэ? Хой. Гэсэн ч Йосеф огт цөхрөөгүй юм. Надад мөрөөдөл байсан учраас тэр би бурхны өгсөн мөрөөдөлд итгэсэн юм. Ах нар маань намайг болгон чинжтэд худалдаж орхив. Арайч дээ. Би асар том хот болох Египтэд хүргэв. Тэрийг Би Египтийн фараон хааны төшмөл ордны харуулын ахлагч Патипарт худалдагдав. вишор. Таны өөр амар хүрсэн бах та. Тэгсэн. Гэхдээ би мөрөөдлөө огтхонч мартаагүй юм. Тайга газартаа бүхий л хүчээ дайчлав. Патипар надад гэр доторх бүхий л ажлыг даатхан даамал болгосон. Бүх юмны түлхүүр. Би үнэхээр бүхий л хүчлээ дайчлан ажиллав. Бурхан Патипарын гэр дээр ерөөлөө буулган өгсөнд Патипар өмнөхөөсөө ч илүү баян болсон юм. Энэ сарын орлого өмнөхөөсөө илүү нэмэгдсэн билээ. Оо, Йосеф. Чамаг бурхан ерөөсөн байх шүү. Йосеф, Эзэгтэй минь. Йосеф чи юм арай юу хийж байгаа юм бэ? Би чамайг жоохон бариад өгөө. Наашир Йосеф. Эзэгтэй минь. Үгүй. Йосеф. Эзэгтэй минь. Хөгшөө. Яас ихнэр минь. Юу болов? Потипарын эхнэр нь Йосеф өөрийг нь хүчирхийлхийг оролцсон хэмээн худлаа ярив. Одоохон тэр муу Йосефийг барьж хойр. Эзэнтэй. Яагаад ингэж байгаа юм бэ? Хөгшөө. Түүнийг алж болохгүй. Юу? Тэгвэл чи худлаа. Шоронд 20. Үгүй. Эзэнтэй Дагаад яв. минь. Үгүй. Би гомдолтой байна. Хэл мэтчлээ шүү дээ. Эзэнтэй минь ээ. Хөгшөө. Цаашаа явж үз. Би гомдолтой байна. Хэл мэтчлээ шүү дээ. Эзэнтэй минь. Би үнэхээр гомдолтой байна. Эзэнтэй минь. Үнэхээр уучлаарай. Эзэнтэй. Би ахаад л ингээд хаягдсан юм. Гэхдээ Йосеф шоронд ч мөрөөдлөө мартаагүй юм. Мөрөөдөл байгаа учраас Шоронд ч бүхий л хүчээр ажиллан ажилласан Йосеф нь шоронгийн харгалзагчдын доор ажилладаг болов. Хөөх ахтаа лаг юм аа. Юу тийм ундаг байна? Хориглоо цаашгүй шүү дээ. Хаач өрсөн шилгэн байх юм да. Харин нэгэн өдөр шоронд Парон хааны арх хундгаж өгдөг сүнч болон галчин хоёр шоронд хоригдох болов. Гэхдээ тэдний царай нь нэг сангүй харагдав. маш хачин жигтэй зүүд зүүдэлсэн юм. Зүүдний тайлш нь бурхнаас ирдэг. Чохомд ямар зүүд зүүдэлсэн талаараа яриад өгөөч. Зүүдэнд минь харах том. Өвн минь усан үзмээ мод байв. Тэр мод 3 мөчөртэй. Бөгөөд ургаж дэлгэрээд усан үзэн боловсрчээ. Би тэрхүү усан үзмийг шахын шүүсийг нь фараон хааны гарт өгч байлаа. Ямар байна? Энэ зүүдийг тайлжилж чадах нь уу? Баяр хүргэе. Та 3 хоногийн дараа шоронгоос суллагдах болно. Хөөх, тийм үү? Йосеф, чамд баярлалаа. Бурхан надад тайлж мэдүүлж өгсөн. Хой, миний зүудэгч бас тайлбарлаа дээр. Уур чи миний зүудэнд байна штэ. Миний толгой дээрх талхтай сакс 3 байв. Дүүрэн талхтай байсан. Гэтэл миний толгой дээр сакснаас шууд бүгдийг нь түгээд идчихлээ. Ямар байна да? Юуны тухай зүуд болохыг ойлгов уу? Йосеф шударгаар зүүдийг нь тайлан хэлж өгөв. 3 хоногийн дараа та цааслагдах болно. Йосеф арай шударгамаа. Йосефийн хэлсний дагуу 3 хоногийн дараа талхчин цааслагдан үхэж сүнчин суллагдав. Тийм ээ, ашгүй гарлаа. Хой сүнчөө. Фараон хаан бараалхвал миний хэлсээр гүтгэгдсэн тухай айлтгаж өгөөрэй. Тэгэлгүй яах вэ? Ойлголоо? Заавал шүү, гуйж байна. Заавал шүү. Заавал. Гэсэн хэдий ч үүнээс 7 жил өнгөрчээ. Өнөөдөр ч гэсэн сайхан өдрийг эхлүүлье. Жаала. Яагаад ураачих вэ? Жонхон сонин биш үү? Бурхны харуулсан зүүдэнд ах нар болон нар ба сар одод мөрөгдөг гайхалтай зүүд байсан чинь
Бодтой бол үгээс болж одоо бүр шарангийн хоригдол болчлоо шүү. Бүр уналтанд оржээ. Ямар зүуд гэхээр юм байдаг. Оо, энэ арайч дээ. Дампуурчлоо. Одоо ч мөрөөдөлдөө итгэсээр байна уу? Тэгэлгүй яах вэ? Би итгэж байна. Миний мөрөөдөл. Үгүй. Болохгүй. Хантан минь, таны би зүгээр үү? Маш аимшигтэй зүудлээ. Оо. Египтийн мэрэг төлөгч ухаантан мэрэгдүүд энэ зүудийг минь тайлж чадсангүй шүү дээ. Зүг. Аа. Йосеф, хаан чамаа хайж ийн. Фаран хаантан гинэ. Сайн хэрэг шүү. Чи миний зүудийг тайлж хэлж өгч чадна гэлөө. Би биш, харин бурхан тайлна би. Зүудээ ярьж өгөөч. Бурхан гинэ. Би зүудэндээ ил голын ирэг дээр зогсож байх юм. Гэтэл тарган сайхан 7 өнхөр голоос гарч ирээд зэгснээс идэж байв. Гэтэл хойноос нь өөр дүрэнхаа муухай 7 өнхөр голоос гарч ирээд голын ирэг дэх нөгөө тарган сайхан 7 өнхрийг идчихв. Үнэхээр аимшигтай хар дарсан зүуд байсан гэдгийг. За ямар байна? Тайлж чадхаар байна уу? Энэ зүуд бол бурхан Фаран хаанд энэ улс орны ирээдүйг тань мэдүүлж өгчээ. Эхлээд 7 сайхан өхөр бол өнтөө 7 жилийг хэлж байгаа хэрэг. Үүний дараа 7 турхаа муухай өхөр нь түүний дараагийн ган зуудтай 7 жилийг хэлж байгаа хэрэг. Тэр ган зуудаас үүдэн улс орон тань үсгэлэнт сүрэх болно. Тэгвэл одооноос эхлэн хэрхэх ёстой билээ. Фаран хаантаа цэцэн мэрэгэн ухаантай хүн олж нутгаа захируулан томилогтун. Үнтэй сайхан 7 жилийн ургацыг цуглуулан хурааж ган зүдтэй 7 жил ирэх үед нөөцөлсөн ургацаа ашиглах нь хямралын хүнд үеийг даван гарч чадах буй за. Оо, цэцэн мэрэгэн ухаантай хүн гинэ. Тим нэг хайгаад олсон. Тэр хүн бол Йосеф чи. Бурхан чамтай хамт байгаа учраас Йосеф чам шиг цэцэн мэрэгэн ухаантай хүн алга байна шүү дээ. Хаантан минь. Би чамд Египтийн бүх газар нутгийг захируулна. Египтийн ард түмнийг чамд даатгая. Мастер!